Монгол Улсын ерөнхийлөгч хоол үйлдвэрлэл үйлчлэгээний салбарын бизнес эрхлэгчтэй уулзлаа. Хоол үйлдвэрлэлийн салбарт 3200 аж ахуй нэгж ресторан, кафе, кофе шоп, цайны газар, бар, лаунж, шөнийн клуб, паб, катеринг үйлчилгээ, сүлжээ түргэн хоол, гудамжны хоол үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ, салбарын онцлог бүхий, IT технологийн шийдэл, мэргэжлийн сургалт зөвлөх үйлчилгээ зэрэг 20 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ салбарт додын нийт бүтээгдэхүүний 2.3%-ийг бүрдүүлдэг. Борлуулалтын орлого нь 1.8 их 84-д хүрч 48500 шууд ажлын байр, шууд бусаар 85000 орчим ажлын байр бий болгож байна. 2030 он гэхэд зочлог үйлчлэгээний салбарын өсөлтийг 50% нэмэгдүүлж, шинээр 25000 гаруй ажлын байр бий болгож, борлуулалтын орлогыг 1.5 дахин өсгөх зорилт тавьжээ. Манай ариг хэсгэх уламжлалт арга зан үйл ЮНЕСКОд бүртгэгдсэн удахгүй хорхохыг Гиннесийн дэлхийн дэд амжилтанд бүртгүүлэхээр төлөвлөсөн байна. Мэргэжлийн холбоо нь хоолны өв соёлыг хадгалах, судлах, баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулах зорилгоор үндэсний хоолны судалгаа хөгжүүлэлт сургалтын төв байгуулахаар болжээ. Энэ нь үндэсний хоолны соёл зочлог үйлчлэгээний салбар аялал жуулчлал, үндэсний брэнд хөгжөхөд чухал ач холбогдолтой гэж Монголын ресторан зоогийн газрын холбоо үзсэн байна. Гол нь түүхийн идэ Монголдо үйлдвэрлэх тий. Бид нар одоо ресторан зоогийн газрын хан болвол Монголоос Монгол фармерынхаа мал, бэлчээрийн малыг одоо хэрэглэх тий. Одоо үндэсний нөгөө өөрсдийн үйлдвэрлэлүүдийг дэмжих хамгийн одоо чухал нь бол өөрсдийн хөрсөндөө ургасан одоо тухайн газар нутгийн орон нутгийнхаа эрүүл хүнсийг хэрэглэхэд оршдгоо. Тэгэхээр энийг дэмжиж өгсөн манай ерөнхийлөгч. Тэгэхээр ер нь энэ хөрсөө бид нар хамгийн нэгдүгээрт байгаль ихтлэхийгээ одоо сайжруулах нь чухал гэдгийг бас ярьлаа. Энэ хамгийн нэгдүгээрт байх ёстой. Мэдээж тодорхой хэдэн хувийг нь импортын бараа бүтээгдэхүүн түүхийн эд материалдаа хэрэглэдэг. Хэрвээ энэ түүхийн эд материалыг бид нар дотооддоо үйлдвэрлээд дотооддоо хангамжтай болоод ирэх юм бол мэдээж манай үйл ажиллагаанд маш том өөрчлөлт гарах байхаа. Хоол үйлдвэрлэлийн салбарыг одоо байгаагаас нь илүү сайн төвшөнд болгох талаар бас зөвлөмж өглөө. Тэдний хийсэн уулзалт бол маш үр дүнтэй болох байхаа гэж бодож байна. Ерөнхийдөө явуулж байгаа хүнсний өсөлт төслнүүд ерөнхийдөө аягүй ажгүй. Ерөнхийдөө манай хоол хүнс үйлдвэрлэлийн чиглэлд байгаа ерөнхийдөө маш баяртай байна. Яг тоогооч хүний үүднээс хандхад бол ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал, түүний бүтээгдэхүүний хадгалах боловсруулалттай аюулгүй байдал гэдэг бол маш сайн чанартай үйл ажиллагаан дээр ерөнхийдөө явж байгаа ерөнхийдөө маш сайн байна. Яг одоо 1000 удаа ярихаар нэг удаа сонс үз гэдэг штэ тий. Тэр шиг өнөөдөр ингээд агуулга ерөнхийлөгчийнхаа бас ивэлдээр ингээд ирээд яг хүнсний аюулгүй байдал, заан хоол үйлдвэрлэлийн салбар гэдэг одоо маш том чухал сэдвийг одоо хөндөж маш гоё эзэмсэх дотн тийм нэг юм одоо найсаг харилцаатай ярьж байгаа маш их таалагдлаа. Үйлчлэгээний тий одоо энэ тоогооч одоо зоогийн газар за энэ чиглэлийн нийт 800-аад хүн цугларсан. За тэгээд биднэрт маш их одоо юу гэдгийг урам зориг өглөө. За тэгээд бас шинэ санаануудын зөвлөгөөг өглөө. За тэгээд бид нартай бас санаа солилцлоо. Одоо манай энэ аялал жуулчлал ялангуяа энэ хоолны салбарын нь одоо нэгдүгээрт энэ аялал жуулчлалыг одоо ухтаж авдаг салбар учраас энэ орчин үеийн Монгол хоол гэдгийг бол одоо манай хоолны салбарын нь бол нэн төрөнд урдаа тавьсан ажил байна. Хоол үйлдвэрлэл үйлчлэгээний салбарт үндэсний хэмжээний одны зэрэглэлийн системийг эх оноос нэвтрүүлж, эхний ээлжинд ресторан, кофе шоп, бар үйлчлэгээний 4 төрлийг хамруулна. Салбарын аж ахуй нэгжүүд олон улсын стандарт шинэ технологи үйлчилгээ, мэргэжлийн сургалт нэвтрүүлэхэд гадны зөвлөх мастер тоогооч, сургалтын багш шаардлагатай байдаг. Иймээс гадаадаас ажиллах хүчин авч ажилуулах асуудлыг либералчлах нь зүйтэй гэж үзжээ. Мөн цагийн ажилтан, оюутан болон тэтгэврийн насны хөдөлмөрлөгчдийг дэмжих, татварын орчны шинжилэл хийх, импорт хилгайлын зөвшөөрөл болон хяналт шалгалтын давхардлыг бууруулах нь зүйтэй гэж салбарынхан хэлж байлаа. Хоол үйлдвэрлэл болон зочлог үйлчлэгээний салбарын аж ахуй нэгжүүд эрх намар болох COP17 баг хурлын үеэр нэгдсэн зохион байгуулалтанд орж үйлчлэгээ үзүүлэхээр төлөвлөжээ.